Зам тээврийн ослын үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй болон шаардлагатай нөхцлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Барин одоо ямар нэг асуудал гараад шүргэлцэх юм бол тэр хүнтэй тохирч болно, тохирч чадахгүй бол цагдаа дуудаад гингийнийхээ явуул охирлог болгодог. Зарим баг хэмжээний аваар осол хоорондоо зохицсоор юмдаар бол зохицоо явуучих шүү дээ. Одоо зам тээврийн осол одоо өөр хоорондоо зохицохооргүй болчих юм бол одоо цагдаагийн байгууллагууд хандгаас яах вэ? Хоёр жолооч хоорондоо харилцан тохирч чадахгүй бол тэгэл зам тээврийн осол хоёулаа тохирохгүй бол тэгэл цагдаагаа дуудана шүү дээ. Одоо үед бол тэгэл тохиролцол солино шүү дээ. Энэ оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс батлагдсан жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч жолоочийн даатгалын санан даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл баримтыг цахимаар болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-4-р зүйлийн 1-6 заасан автоматжуулсан системээс хүлээн авч нөхөн төлбөрийг шийдвэрлэн гэж заасан. Осол гарсан үед бол дуутахуд бол хэлхийдэн үндэслээ. За нэгдүгээрт нь хоёулаа нэг санамсруу байдлаасаа нэгнийхээ нэг хярлаа юм уу хажууд нь хаалгаж авсан тохиролцоо явж болно. Харилцан тохиролцоно гэж байна. Харьяаллын зам тээврийн юунд одоо ер нь заавал мэдэх одоо шаардлагатай. Тэгхгүйгээр бол одоо тэрнээс үүдэж одоо ер нь тэгэл янз бүрийн ословаараа сууж хвантны одоо гэмтэл тэгээд амнасаа алдах янз бүрийн тийм тохиолдол гардаг. Тэрнээс урдсан сэргээд өөрөөгөө одоо тэр гэмтэргээс урдсан сэргээд ямар юу байна одоо тэр ослоо тогтоохын тулд одоо цагдаагийн байгууллагад хандхан зөвлөгөж боддог даа миний тухайд. Тэгээд цаартаа үйлдэлээ татаад хандсан шүү дээ шалгатай үед. Яг ямар нөхцлүүдэд ер нь цагдаагийн байгууллага? Ерэн тэгэл ослоо аварч их гарч байгаа хооронд их мөргөлж байгаа л шалгатай үед юу аана л да. Дуудлан өгнө л да бас. Тэгээд дайрандаа бага юутай болдгоо нэг зогцоо хоорондоо явчихдээ. За гэмт мэдлэгтэй болоод цадаамаа дуудаад тэгэл тэн дээр яваад юм л да. Та бүгдийн амрыг ирээ. Монгол улсын жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар зам тээврийн өсөлд холбогдсон тээврийн хэрэгслээс бусад эд зүйл эвдрээгүй. Мөн хүний амь нас, эрүүл мэндэд тохирол учраагүй. Зам тээврийн ослын хувьд ямар нэгэн маргаангүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жолооч маань цагдаагийн байгууллагад хандах шаардлагагүйгээр цахимаар болон утсаар даатгалын ажилтныг дуудаж тухайн зөрчлийг одоо шийдвэрлэх бүрэн боломжтой байдаг. За зайлшгүй тодорхой хэдэн залтууд дээр цагдаагийн байгууллага заавал мэдгдсэн байхыг шаарддаг. За тухайн залтуудаас дурдах юм бол зам тээврийн ослын улмаас хүний амь нас болон эрүүл мэнд тохирсон, замын байгууламж эвдэрсэн, за тухайн зам тээврийн ослд холбогдсон жолооч согтууруулах хундаа хэрэгэлсэн, мөн насан туршаагүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ийм тохиолдолд зайлшгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн ослыг хуулийн дагуу шалгах шийдвэрлэх юм хуулийн залттай байна.